За Yeah, одоо ингээд I see the video. за одоо ингээд нядалгаа руугаа оруулах. Тэгээд нядалгаа руу оруулахдаа бол бид нар бол аль болох автомат хэрэгэлдэг юм байна. Хүн амтны хэрэгэлдэг. Одоо энэ наадлын хаалга гүйж явахдаа хажуу талдаа нэг юм хууцар юмор чимээ гаргаад зогтх юм байна. Хүн гар орилдгүй юм байна. Тэгээд тэрүүгээрээ цаашаа чимээ гаргаад цаашаа оруулдаг I юм think байна. this video, it's a video from Mongolia, isn't it? No, this is from Swiss. Тэгээд эхний амьтдыг орохыг хүлээд юм байна. Амьд ч өөрөө орж өгөхгүй. Тэгээ эхнийх нь ороод явах юм бол тэгээ цаашаага бүгд ингээд ороо явцдаг. Тэгээ энийг ингээд бид нар бас анзаарах хэрэгтэй юм байна. Тэгээ хамгийн гол нь нөгөө нэг амьтдаа тайван байлгах гэдэг л энэ зарчмыг л дахин хэлдэг юм байна. Тэгээд амьтны амар тайван байлгах тэр чухал байлгах тэр моментыг л бид нар бас жоохон мэдэж сурах хэрэгтэй. Нэг удаагийн сургалт болохоор цэвэр энэ амьтны яг тайван байхын нөхцөл байдлын талаар ярилцъя гэж болж байгаа. Тэгээд энэ бүгдийн энэ цаашаага юу яг бойрогоо оруулахын процесс л энэ нарийн хоолой хамгийн сүүлд одоо яг найдлахын өмнө оруулахын процесс л нэлээд нарийн автоматнууд хэрэглэгдэх юм байна. Тэгээд амьтны одоо өөрөө бас энийг мэдэрдэг. Тэгээд ингээд цаашаага оруулахын процесс бол нэлээд та нар харж байгаа нь автомат 2 3 тийшээгээ оруулж ирээд 2 тийшээ хашаад тэгээд явсаргаад булантуулаад ингээд оруулдаг юм байна. Приг бол ингээд бас шахаж оруулж ирээд одоо нэг үзүү хавчдаг. Манайхаар нүүн жиммийн үздэг авчаар руу оруулж ирдэг. Бас тэгээд за ингээд энэ юу аж ахуйн болохоор хонч ялгаа байхгүй, өхөрч ялгаа байхгүй, хахаж ялгаа байхгүй бүгдийг ингэж оруулж ирээд нэг хэдэн секунд тайван байлгад юм байна.